Японы бараа бүтээгдэхүүнүүдийг ерөн цагаан сарын бэлгэнд хэр ашиглаж болох юм бэ? За Daiso. Ямар юм бодсон бэ гэхээр Японы бараа бүтээгдэхүүнүүдийг ерөн цагаан сарын бэлгэнд хэр ашиглаж болох юм бэ? Яг хүмүүсийгтэй баярлуулахаар бэлэг хэр байд юм бэ? Гээд манай Япон бараа монголчуудын цагаан сард хэр сайн тохиромжтой бай гэдэг юм хараад мэдээж тохиромжтой байлгүй яах вэ? Daiso. Цагаан сарын бэлгэнүүд ингээ бэлэн байгаа юм биш үү? Сайн байна. Дэлгүүрийн хувьд бол айгу том юм бэ. Чихэр жимс байна. Хүмүүс бас овоо орж ирсэн бэ. Вау. Гупи. Энэ гоё бага насны дурсамж дурсгалтай. Хүмүүс чипс. Энд чихэр байгаа юм шүү дээ. Daiso-д орж ирсэн чинь Daiso чинь спортын бараа их байт юм байна. Бараа шиг ингээд за энэ нөгөө хэрчигч болохоор олон хэмжээгээр байгаа юм бэ. Би одоо хүнд өгнө гэж бодсон ч гэсэн өөрөө хэрэглэн гэж бодсон ч гэсэн за тэгсэн ч гэсэн нь шүү дээ. Би бол энэ дунд хэмжээтэй юм авъя. Ва энэ чинь шүү дээ жигнүр ахгүй юу? Гэртээ ирчихлээ. Гэртээ ирээд за хинээсээ үзүүлээ да тий. За эндээс бол Daiso-гийн бүтээгдэхүүнүүдийг хэн золж байна. Энэ бэлэг болно. Окей. Энэ candy. Бас гомээр. Хоолойг жаахан чигтэй болгож өгдөг. Энэ чипс нь гоё нөө чам таалагдчих гинөө. Спагетти. Энэ хоёр хүний соус. Пижен. За пиженийг идэхгүй шүү дээ. Ингээ 6,000 төгрөг хөөрхөн багаад биг ингээ шүү дээ. Ингээ 6,000 ахгүй юу? Ингээ аваа явчаад амар үсч ин ятарч ин ингээд бүр гэхэд энэ га гэхэд айгаа хурдан сэрэгдэг. Энэ бас сайн нэг шиг аахгүй юу? Энэ юу гэсэн чи ундаг одоо хүрэгчин хийгээд ундаг ингээд эндээс аваад так гэдэг цаанаас ингээд ундаг 8 өнгөний ийм бал зураг дуртай хөг. Ингээ өгчээ. Эрэгтэй эмэгтэй хамаагүй ингээд өгчээ. Ингээ өгчээ гэж утсан. За энийг харуулсан тий. Өрөөний үнэстүүлэх чи. Энэ нөгөө мандарин лимоны үнэстэй. Кофе бодлогч авсан шүү. Кофе бодлогч маа. Кофе ууя гэж хүмүүс бол бодлогчтой байх ёстой. Энэ бодлогч нь маш том давуу тал нь энэ гар нь ингээд ихвэгддэг жижигэн болдог. Хураагддаг. Энэ шил 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Тийшээ харуулсан юм йоган блок гэх юм. Яа. Бас хатто. Вау, урт юм бэ? Хата гэд. Охоо.
Энэ бол би хэрэгэлсэн. Сэлэнгэд галтгоонд хэрэгэлж байгаа. Энийг хардаа. Энэ бол айл болгонд би байх ёстой гэж бодож байгаа. Бас хоол хийж болно энэ дотор. Юм шарж болно. Төмсний хочмол энэ төр хийж болно. Тий. Энэ бол айл болгонд байх ёстой. Юм гисгэхэд, мах гисгэхэд, халаахад, жигнэхэд би бол ингээ байнга энийг хэрэглэж байгаа. Тэгээ дөрөвчийн ийм дугуй хоёр байгаа. Энэ үнэхээр аятайхан цагаан сарын юугаар чинь бэлгэнд чинь одоо хоол хийдэг те эрэгтэй эмэгтэй хамаагүй хоол хийдэг хүн ирэх юм бол энийг өгөөрэй. За энэ яадаг идвэ гэхээр штэ. Иртэй ийм ир вэ. Энийг чинь угаагаад ингээ түр хадгалж болно. Нөгөө дээрээс нөгөө хүнсний скотч хийгээд хадгалж болно. Эндээ шууд ус хийгээд нөгөө угаач болно тий. Nice. Nice юм шүү тий. Вау, гоё юм авчихсан. Гоё юм авчихсан шүү. Энэ нэрээ хоол хийдэг хүн бол үнэхэрээ баярлах юм. Би бол бэлгэнд энийг авах хүн бос амар баярлана. Ингээд дуусчих. Ер нь би бол ийм дүгнэлт гаргасан. Бэлгэнүүд биш тий. Бол хэрэглэгийг бодоод яг хинд юу хэрэгтэй байгааг нь хараад яг тухайн хүнд хэрэгтэй юмыг дайсуугаас авъя гэж бодож байна. Тэгээд өнөөдрийн recommend хамгийн том recommend болохоор энэ бас гоё санагдсан. Ер нь би бол хоол хийдэг хүн болохоор хоолны хэрэгслийг харахаар айгу гоё санагтаад байна. Энэ бас энэ жигнүр энэ гурыг хамгийн том recommend хиймээрэн бас одоо спортоор хичээлж байгаа хүний хувьд за нөгөө юуг нь хийж харуулсан бэлтгэлийн юмнуудыг тий тэднийг бол бас бэлтгэл хийж авах хүмүүст үгүй гэж бодож байна. Кофеин дуртай хүн, хоол хийх дуртай хүн гэдэг. За тэгээд дураараа орж, дураараа бичлэг хийж, дураараа бараагийн сурчлаагүй бараага танилцуулаад Япон бараа оруулж ирж байгаа Дайсогийн хамт олонд баярлалаа гэж хэлмээр энэ би одоо Япон хүний хувьд маш баяртай байгаа Япон бүтээгдэхүүнүүд Монголд маш ихээр орж ирж байгаад бол баяртай байгаа. Манай Beauty Japan байна. Японд хэрэгжилжсэн юмнуудыг хിവэрээ ингээ энд хэрэгжилж болчаад үнэхэрээ баяртай. Дайсогийн бүтээгдэхүүнүүд бол тэ төрлөө нэмж байгаа. Бас 100 yen баригдахгүй болчиход байгаа сүүлийн үед. Тэгээд маш олон төрлийн олон хүрээний юмнууд нь нээгдээд одоо олон төрлийн брэнд бас гарч ирж байгаа юм бэ. Цагаан сарын бэлтгэл дөнгөж сая санхүүгийн тайлаа өгч дуусчаад ч одоо цагаан сарын бэлтгэл бас муу цагаан сар арчим гоё нэвтрүүлэг гарах гэдэг. Буузны авраг. Тэгвэл дараагийн дугаар дээр дахиад уулзцгаая. Томокогийн юу гэх юм бэ? Блог. Bye.